дэлгэцийг үзүүлээ. За софт мөн яг иймэрхүү байдалтай харагдана. Ингээд төлбөр төлсний дараа бол танд хаягаар ч мэйлэр ч юм уу хаяг ирнэ. Тэгээд софтоо татаад компьютер дээрээ суулгах ёстой. Өөрийнхөө логин нэвтрэх нэрийг оруулаад ингээд логин дээр дарчна. Тэгэнгүүт програмын дотор ажлын самбар руу орноо. За одоо биднээс хоёр үндсэн ажлын самбар байгаа. Удирдлагын энэ хэсэгт нь ороод бүгдээрээ харъя. Ханшны үзүүлэлтүүд байна. Доод ханш, дээд ханш биткойны. Тэгээд зах зээлийн нийт үнэлгээ байна. За энэ дээр бас өөрийнхөө нийт хөрөнгийг харж болж байна. Доллараар харж болно. Бас ямар биржтэй ямар хөрөнгө байгаагаа ингээд харчихна. Тэгээд тухайн хөрөнгөө сатошигаар харж болно. За энэ яаж харагдах вэ? Бүртгүүлснийхаа дараа бирж дээр бүртгүүлсний дараа IP түлхүүрээ биржийнхаа IP түлхүүрийг хийн. Энд бол IP түлхүүрээ хийлнэ. IP нууц үгээ хийгээд ингээд text exchange холболт гэдгийг хийгээд апдейтингүүд програм биржигээ хооронд нь холбочно. За энэ өөрийнхөө хөрөнгийг депозит данс руугаа ороод бүх валютынхаа өгүүлбэрүүдийг харчиж болж байна. Одоо бүх бирж дээр бүртгүүлэх хэрэгтэй эндээ. Тэгээд дансаа нэх хэрэгтэй. Түүндээ өөрийнхөө биткойн ч юм уу, эфир юм уу хөрөнгийг боломжтой хөрөнгөөрөө хийн. Фиатаар хийж болно, банкар хийдэг бас биржээс судалж авч болж хийн. За ингээд эргээд удирдлагын самбарын хэсэг рүү оолъё. Гараараа удирдах юм боломжтой хэсэг тараа. Энэ график дээр бол харахад бол ингээд өнгөөр ялгцсан байна те. Таны биткойн, эфириум гэдэг бүх юуг нь. За ягаан нь бол эфириум байна. Улаан нь бол биткойн байна. Энэ бол маш энгийн ингээд харахад бол. За энэ хэсэгт бол биднээс бол 30 өдрийн графикийг харж байна биткойнохоо. Энэ дээр бол топ 20 криптовалютыг харуулдаг. За лайткойныг харуулж байна. Тэгээд тухайн криптовалютыг ингээд дарах болгонд бол ханшных нь график нь харагдаж байна. Дараагийнх нь цэсээр бол энэ бол их надад таалагддаг жишээ нь бидэнд бол биткойныг авах уу зарах уу яг ямар үзүүлэлттэй байна гэдэг юм индикатор байдаг. За тэгээд график хараад суугаад авах шаардлага байхгүй энэ индикатороо бас арилж байгаа хийж болно. Техник анализ харах шаардлагагүй гэсэн. За ингээд биткойноос эфириумыг харъя. Нөгөө хэсэгт гарвал индикатор биднээсийг бол ямар нэгэн техникийн анализ байхгүйгээр гараараа арилж явах боломжтой байна. За эфириумыг аваад үзье бүгдээрээ те. Эфириум дээр бол одоо бол яг энэ зөв юу үзүүлж байгаа гэхэд бол шууд хөрөнгө оруулалт хийж болно гэсэн. За одоо тошо манера нё кэш чейн линкийг харъя. Бас авч болно гэсэн юм үзүүлэлт гарч байна. Тедэр байна. Тэгээд байгаа криптовалютуудыг хараад авчиж болж байна. Трон байна. USDT Tether бол байнгын стейбл койн учраас тогтмол ханштай байдаг. Троныг харж болж байна тийм ээ. Тэгээд ингээд бүх хүссэн криптовалютыг хараад шинжилгээ хийж болно. Ногоон бол худалдаж ав. Улаан бол болохоор зар гэсэн юм үзүүлэлт болно. За одоо Tether дээр за эфириумыг харж байна. Litecoin-ыг харж болж байна. За одоо бүгдээрээ юу харъя? Litecoin-ыг хараад. За одоо худалдаж авч болно гэсэн үзүүлэлт чинь заримдаа энэ тод ногоон руу орчиг тех тусмаа сайн худалдаж авна. Бид яаж худалдаж авч болох вэ гэхээр доороо энэ хэсэг рүү очих хэвээр гар удирдлагын хэсэг рүү. Энд бол биржүүд байна тийм ээ. Аль биржийг авах вэ? Аль биржид миний хөрөнгө байна? За би Binance руу орлоо. Оронгуудын хослолуудаа сонгоно. Bitcoin, Litecoin ч гэдэг юм уу? Ethereum, Litecoin ч гэдэг юм уу? Ethereum, Bitcoin ч гэдэг юм уу? За одоо бүгд Litecoin харъя. Litecoin, Bitcoin-ийн хослыг харъя. Энэ баруун талд болохоор миний баланс харагдаж байна. Binance дээр бол хөрөнгө байхгүй тий. Satoshi-д баг байна.
энэ дээр их хэмжээний ингээд крипто гэж бол ингээд хувиас сонгоод бодлож авах ингээд дарангууд энэ дээр Litecoin ороод ирнэ. За энийг бол дараа нь энэ хэсэгт нь арилжих бас хэдэн хувьтайгаар арилжих хөрөнгөийнхөө гэдэг ингээд зарж болно. Бас иймэрхүү маягаар бол гар удирдлагатай арилж байгаа их боломжтой. За энэ доотлын хэсэгт бол энэ бол маш сайн хүлээгдэж байгаа хэсэг байгаа. Энийг бол би хүлээж байгаа. Ягаад гэвэл энэ амжилттай арилжаа хийж байгаа трейдеруудын түүхийг бол энд үзүүлнэ. Одоо бол энэ Smart Exchange дээр ч юм уу гарч байгаа арилжааны мэрэгжлийн арилжаачдын түүхийг бол энд үзүүлнэ. Бидний даалгавар бол энэ дээр бол энэ софтыг тохируулаад яг энэ амжилттай хийж байгаа трейдеруудын арилжаачдын дагжуулна. Гэртээ сууж байгаа бүсгүйчүүд ч юм уу арилжаа хийж байгаа залуучууд ингээд энийг хараад дагаад шинжилгээ хийж болно. За сая бол гар удирдлагатай хэсгийг үзүүлээ авч болно үгүй болно. За хамгийн гол нь бол энэ арбитраж ажлын самбар бол аюул чухал байдаг. Энэ дээр бол одоо энэ биржүүдийн зөрүүг харуулж байна. Тийм ээ, анхааралтаараа спред гэдэг нь бол валют хоорондын ханшны өөрчлөлтийг үзүүлдэг зөрүүг. За энэ одоо бол биткойн евро 11.53% зөрөөтэйг үзүүлж байна. Энэ валютын хослол дээр бол 11.57% ханшны зөрөөтэй тий биржүүдийн хооронд дээр ингээд. За доош нь жоохон харангууд биржийн хаана за энэ Kraken дээр X-Motor-ийн том зөрөө харагдаж байна. Биржүүдээр 10,187 еврогоор X-Motor зарж байна. GDDAX дээр 9,142, Kraken дээр 9,131 долларын ханштай. Бидэнд бол хангалттай хаана биткойн үнэтэй тэнд нь бол биткойноо байрлуулчихна. Биткойн хямдхан газар нь мөнгөө байрлуулчихна. За яг одоогийн нөхцөлд бол энэ хоёр бирж дээр бол харьцааг нь авч үзье. Портфолио руу орно. Портфолиогоо ороод ингээд биржүүдийнхаа өвөглийг харахаас одоо X-Motor гэднээс харах хэвээр. X-Motor бол одоо бидэнд баланс бол 379 евро байна. Биткойн доллараар байж байна. Биткойн 379 долларын биткойн байна. За ингээд Kraken лого оръё. Одоо за ингээд нэрвчилж харж байна тийм балансаа. Kraken дээр над дээр 94.7 евро байна. За энд бол евро 94 евро байна. Доллар бол 106 доллар. За 100 доллараар арилжаа гэдэг нь бол энэ хангалттай хүрнэ. Одоо ханшаа харна. Биткойны ханшийг харъя. Дашборд ажлын удирдлага оронгууд биткойны ханшинд харагдаж байна. Биткойн еврогоор харна. Биткойн еврогоор харъя. За 10,267 доллар 9,131 еврогоор бол. За цаашдаа биднээс трейдинг түүх history гэдэг дээр биднээс тайлбарлах болно. Ямар арилжаа хийж байна, яасан бэ? Хаагч 0.1 доллар арилждаг нийт хөрөнгөийнхөө. Тэгэхээр 100 доллар бол арилжаа гэд Kraken дээр хөлсөн. За трейдинг хэсэг рүү оръё. Ингээд шууд X-Motor руу ороод Kraken руу дараад бага хэмжээний биткойн зараад евро биткойны хослолоор арилжаа хий. Энэ бол шууд нөгөө биржийнхаа данс руу орохгүй энэ шууд удирдах хийгээд байгаа. За биткойн еврогоо хослоо олох хэрэгтэй. За биткойн еврог дарлаа. За энэ хэсэг рүү ороход бол энэ графикийг харж болж байна. Ханшны үзүүлэлтийг тийм ээ. Цаг уу. За энэ нэг өдрийн хязгаартай. За энэ трейдинг маркет гэдгээ дарна. Энд 94.71 евро байна. 94. За нэг арилжаа ихэд бол хөрөхгүй учир 100-аас дээш гарах ёстой. Биткойноо заръя. За энэ дээр 59.5 евро байна. За энийг арай нэгжийн 0.5 болгоё. За 45.53 евро орж ин. За ингээд зарчээ. Бирж рүү орохгүй энд бол шууд арилжаа иччихэж штэ. Kraken бирж байгаа. За энэ баланс бол одоо өөрчлөлт нэмнэ гэсэн. За ингээд 140 болчлоо тий. 45 еврогийн
биткойн зарцсан. За ингээд арилжаа гэхэд бол энэ хангалттай хүрнэ. Одоо портфолио руугаа дашборд руугаа оръё. Өдөртлөгийн хамт руугаа оръё. За ингээд арбитраж трейдтэй хэсэгтээ орно. За энэ дээр бол зөрөө спред байна уу харъя, ямар ялгаатай байна харах хэрэгтэй. За дарлаа график дээр байна. Сайн байна. За бүр 12% ханшны зөрөөтэй болчлоо. Портфолиогоо орлоо шалгая. Надад одоо X мод дээр хангалттай мөнгө байна уу? За ингээд миний хөрөнгөд харагдаж байна. Биткойн байна. Kraken дээр байж байна. Евро байна. За аль алинд нь бол байж байна. Евро биткойн за хангалттай ярьж байна. За үүний дараа бол одоо би программаа тохируулж удирдлага өгөх ёстой. За ердийн зүгээр энэ дээр бол биржүүдийнхаа энэ дээр хэсэгт нь бол тохиргоогоо хийн Exmo над дээр бол Kraken дээр хөрөнгө байгаа. За еврогоо мөнгө криптовалют биткойн энэ дээр бол дөнгөө тавих ёстой $120 арилж байгаа. Би 2% зөрөөтэй ингээд арилжаа хийнэ гэдэг. За бусад хэсэг нь бол ингээд тодорхой дараа асинхроны гэдэг нь бол авлаа, зарлаа, зарсан бол буцаад авна. Яг байрлаа. Биткойн бол биткойноор нь доллар бол доллараар нь тавьдаг. Тийм учраас асинхрон closing гэдгийг тохируулах хэрэгтэй. Ингээд тохируулчаад тэгээд сэрээд арчих хэвээр. Энд бол санах юмд бол бүх биржүүдийг ингээд байрлуулж болно. Таны хөрөнгө байгаа биржүүдээ ингээд нэжиж болно. Bittrex, Hex, Hitbit, Huobi гэдэг. За энэ дээр болохоор fiat мөнгө юу рубль, USDT те. За энэ дээр доотлол нь бол криптовалютуудад байрлаж болно. Тань ямар альткойн вэ гэдэг бүгдийг ингээд тавьчих болно гэсэн. Хэрвээ энэ бүгдээр танд хөрөнгө байвал маш сайн. Бүх энэ бирж хослол fiat мөнгөний хооронд бол ханшны арилжааг хийх болохтой. За бүгдэнд ингээд 10 мянган доллар тавьчих юм. 8 бирж дээр 80 мянган доллар байна. За энэ доор нь бол зарим нь мөнгөөр, зарим нь альткойн, криптовалютаар байлуулж гэсэн. Тэнгүүд бидний арбитраж софт бол ханшны зөрүүн дээр бол арилжаа хийдэг. За бидэнд бол одоогоор бол баг хөрөнгө байгаа учраас биднес бол тайлбар үзүүлэхийн тулд энэ баг мөнгийг байршуулсан байгаа. Скажем, за их мөнгөөр одоохондоо бид арилжаа хийхгүй байгаа энэ баг мөнгийг бол үзүүлэхийн тулд байрлуулсан байна. За одоо үзүүлээ дараа нь цаашаа trade log гэдэг хэсэг рүүгээ ороод ингээд гараад ирж байна тийм. Log орцсон. За энэ дээр баруун талдаа ингээд тохиргоо хийн асаа энэ актив гэдэг нь идэвхжүүлэх хэрэгтэй актив болоод тэнгүүд ингээд зах зээлийн үзүүлэлтүүд гараад ирж байна. Эхний арилжаа хийнгүүд юу болдгийг одоо энэ дээр харъя бүгдээрээ. За програм ажиллуулсан. Програм бол хайж тухайн одоо удирдлагыг хайж эхлээд өндөр үнэтэй зарна дараа нь хямдхан гэсэн. За ингээд асаангууд энд автоматар арилжаа хийж эхэллээ гэдэг ингээд бичиж гарч ирж байна. Тэгээд софт за эхний арилжаа хийгдсэн байна. Хэсгийн баруун талын мэдээлэл гарч ирж байна. Анхны арилжаа хийгдсэн гэдэг мэдээлэл гараад Kraken X1 дээр биткойн евро дээр Kraken дээр зэрэг X1 дээр арилжж байна. Ингээд арилжаа хаарлаа сая дуурайд. За ингээд энэ дээр мэдээлэл ирэх хэвээр энэ хонхон дээр програм хэлдэг. Танд одоо тодорхой хэмжээний мөнгө хүрж гэнэ үгүй юу гэдэг зам хүрэх үгүй юу гэдгийг харж байна. Тэрийг харж байгаа цаашаа арилжаа хийхгүй шийднэ. За ингээд програм хайлт хийж байна. Арилжааны одоо захиалгыг хайж гин гэсэн. Мэдээрэнгүүд биднес энэ програмаа унтраагаад цаашаа яаж програм хийжсэн талаар үзье. За харцгаа хэдэл. За одоо зарцсан, цоод авцсан. За одоо яг ингээд мэдээлэл ороод ирлээ.
За дууд уурсан тий. За ингээд програм унтраа. Унтрах. За ингээд хонхон дээр дарангууд мэдээлэл гараад ирж байна. Танд бол 91 евро дутхгүй байна Kraken дээр дутж байна. Хэрвээ ингээд энэ байсан бол цаашаа арилж яаж болно. За дуудлт нь за арилжааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг үзье. Яаж ажиллах нь. Бид яагаад энэ арбитраж арилжааг биднээсийн софтвер хийх ёстой вэ гэхэлэр энэ бол ямар ч эрсдэлгүй арилжаа хийдэг юм софт арбитраж арилжаа байгаа. За энэ үзүүлэлтийг ингээд харж байна нэр тэ. Энэ бол 22-ны үзүүлэлт байгаа. 24-ний үзүүлэлтийг биднээс ярина. За энэ бол бараг секундны дотор нэгэн зэрэг нэг бирж дээр Xmod дээр зарсан байна. Өөр бирж дээр худалдаж авсан байна. За энэ open гэдэг дээр бол ингээд хаагдаагүй байна тий. За зах зээлийн ханшин дээр арилжлагдана. Kraken дээр 9328.9 евро хөрөнгөд нэг биткойн ханштай байна. Асинхрон бол closing бол ажиллаж хаагдана. Эргээд буцаад нөгөө анхны байдалд уу мөнгө орж ирнэ шээ. За мөн Xmod дээр яг бас ижилхэн. Хоёр төрлийн арбитраж бирж байдаг гэдгийг биднээс ярьдаг. Бирж хооронд болон бирж дотроо гэж байна. Одоо бол энэ бирж дотор нь Xmod дээр бол зарсан 10,200 еврогоор 0.01 биткойныг зарсан. Нийт хэмжээ тийм ээ. 114 долларын хэмжээний хийг зарсан байна. Тэгээд ханш хөндлөлтөн дээр хүлээж агаад энэ дээр Xmod дээр 10,005 евро хөрж ирэнгүүт биднээс 112 доллараар буцаагаад худалдаж аваад ингээд захиалга хаагдана. Xmod дээр евро болоод буцаад биднээс евро 3 биткойн авсан. Үнэтэй худалдаж аваад хямдхан үнэтэй зараад худалдан авч ирсэн. Тэгээд анхны байдалд нэг бол оруулна. Биткойн хэд байсан биткойноо болгоно. Доллар болно. Энэ Kraken дээр бол бас яг ялгаагүй. Kraken дээр өндөр үнэтэй зараад Kraken дээр ханш умангууд хямдханаар худалдаад авчихна гэсэн. Тэгээд буцаад яг анхдагч байрлал дээр хавьяачаад арилжааг хаагаад хаагдангууд энд нь down гэсэн бичиг гараад байна. Тэнгүүд биднээс бол 347 шимтгэлийг хасаад ашгаа гаргаад авчдаг гэсэн үг. За одоо нүсэн хэмжээ 0 байна. Trade history буюу арилжааны түүхэн дээр харъя. За энийг хаагдсан. За 100% хаагдсан арилжааны захиалгууд ингээд үүдэр BTC USDT. За жишээ нь энэ дээр авъя. $7 биткойн евро 192 долларын ашиг гэсэн байна. За дэлгэрэнгүй харъя. 100% хаагдсан арилжааны захиалга. Би програма асангуудын арбитраж арилжаа явагдаад нэг бирж дээр нь үнэтэй зараад бага ханштай дээр нь авчиж байгаа. Тэгээд арилжаа хийдэнгүүт даун хийж чинь Kraken дээрээ бас зараад биткойноо үнэтэй багт нь зараад хямдхан багт нь авна гэсэн. За энэ арилжаанаас 192 төгрөгийн шимтгэлж яваад 168% ашиг хийж байна. За бид бол банк ярьдаг энэ танаа софтч биткойн евро дээр ажилт юм уу зарим хүмүүс асуугаад байгаа. Жишээ нь биднээс одоо энэ дээр аваад үзээ арбитраж трейдинг гэдэг рүү ороод харъя тийм ээ. Энэ зөвхөн евро биткойн дээр ажилтгүй маш олон юм крипто валютын хослолууд дээр ажиллана. Fiat мөнгнүүд дээр ажиллана дээ. За энэ дээр биржүүдээ бол ингээд байгаа хөрөнгө байгаа биржүүдэд байрлуулж байна. Доод талд нь мөнгнүүдээ байрлуулж байна дээ. За яг ийм үнэтэй харьцуулах юм одоо арилжааны софтууд байхгүй байгаа. Хэрвээ байвал та нар биднээс энэ видео бичлэгнээр бичээрэй, хэлээрэй, биднээс бас үзье. Яг одоохондоо дэлхий дээр бол ийм smart trade software юм арилжааны арбитраж арилжаа гэдэг ийм
софт байхгүй байгаа. Тийм учраас биднээс бол итгэлтэй энийг бол маш сайн арилжааны софт гэж хэлж болно. За энэ дээр биднээс хэлгээд биткойн, еврогийн хослол, рубль биткойн ч гэдэг нь USDT биткойн гэдэг хүссэн хослоо арилжиж болно. Биткойн ада биткойн ч гэдэг юм. Фиат мөнгө, криптовалютын хооронд ингээд хослол дээр ажиллах боломжтой. Бирж хоорондын биржийн доторх ханшаараа. За арилжааны нэтүүгээ хараад бүгд нэрж гарыг хаагдсан арилжааны захиалгууд бол биднээс бол ашиг өгдөг. За дахиад харъя бүгдээрээ. За ингээд татагдаад нэгдэдэг. За ингээд хаагдсан арилжаанууд за энэ дээр. За энийг харъя. Наривчлалаа харъя дэлгэрэнгүй. За энэ $115 Exmo Kraken 2-ын хооронд арилжаагдсан байна. За энэ $115 одоо байхгүй болгоод хангууд хэрвээ надад $1152 байсан бол ашиг нь яаж гарах вэ те 10 дахин ихсэн гэсэн үг шүү дээ. За энэ бол 100% хаагдсан захиалга. Тэнгүүд энд 20 буюу бараг $21 ашиг орж ирнэ гэсэн үг. За ингээд 110 биш $1152 арилжаа хийгдсэн байна та нар төсөөлөд үзэхэд энд $21 ашиг гэсэн. Энэ бол зөвхөн секундны ажил байгаа. Дахиад өөрийг харъя. За бид бол банк хэрэглэдэг. Энэ бол бараг мөнгөний машин гэсэн үг. Ийм арилжааны програм байна. За ингээд энэ гол юмнуудын та нарт ярьчлаа гэж бодож байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.